За сайн байна ах минь. Сайн байна уу. Сайхан уржиж байна уу? Сайхан урж, дүү сайхан урж байна уу. Сайхан уу гэвэл сайхан. Та минь одоо хэрлэнгийнхаа иргэдээр. Тий, одоо оноор нэг салхилах санаатай би ер нь бас тэр болгон олоор яваад их цаав гардгүй. Тэг өнөөдөр нэг юм ингээд хэрлэн дээр ирсэн ч юм уу усан маань хайлтсан байна. Сайхан байна. Агаар сэрүү татаад их сайхан гоё байна. Одоо хүүхэд багтаал энэ дусанд орж умбуш загас жарахааг энэ барьж идэж өссөн хүн шүү дээ. Энэ одоо манай хэрлэн дөлгөө хэрлэнгээ дуу штэ. Би хүүхэд багтаыг сонсож өссөн. Манай аймгийн хөгжим драмын театрын одоо тухайн цаг үедээ бас сайхан дуучин байсан цагаан охин гэж Монголын радиод энтрийн алтан фондын дуу байдаг. Шобомбодли оярууласа орсагала дөлгөө хэрэлэнгэмэ. Сүүлийн хэдэн жилүүдэд малчид хөдөө орон нутгийн иргэдэн манаас их төртлөөнд танай байгууллага яаж оролцож байна? Энэ одоо яг авишгүй үед энэ жил бол манай аймагч нэг засан шуурга. За цас халах гол. Одоо чулуураад сум ташвал бор 3 загал чоосон зэрэг сумдууд болсон. Тэгээ энэний хүрээнд улаан залмаа одоо манай үнцэн нэг ажил өөрийнхөө чиг үүргийн дагуу Монголын улаан залмааны ерөнхий нэрийн бичгийн даргын газар одоо аймгийн нөхцөл байдлын мэдээллийг зурхаа дамжуулаад ингэсний хүчинд одоо олон улсын улаан залмаагаас манад 190 малч өрхөн туссан. За энэ жил 190 малчдад яаж ер нь ямар хэмжээнд тусламж очих уу? Ер нь одоо сүүлүүд ийм бас шүү дээ. Манай ч хуучин бол нөгөө гурлуудаа өгөөд идүү чи яв тараадаг гэсэн болоод одоо дандаа бэлэн мөнгө өгдөг болсон. Оо за. Тухайлбал одоо чинь одоо одгүй та дансаа регистрийн дугаараа одоо малын аа данстай бид бүртгэж авна. Тэгээд тэрнийхээ хүрээнд хаан магтай Монголын улаан залмын гэрээтэй дансаа шалгааж баталгаажуулаад тэгэнгүүт манай төвөөс одоо хаан банкар дамжуулахад танай одоо чиний дансанд 660 мянган төгрөг орж байгаа. Оо за гамшиг дөрцөн малчд. Гамшиг малчтай өрцөн малчд. Тэнгүүд та тэнгээр амжиргааныхаа одоо хэрэгцээнд хэрэгнэ. Одоо энэ тариага хоол хүнсээ авах. Малд нь тусдаа 300 гаруй мянган төгрөгийн одоо малын ээж тэжээл, долооц, хужир шүү ийм өгдөг болсон. Нөгөө 600 үдээс чи гадна уу? Тусдаа. Тэгэхээр нэг малчин өргөдөл үндсэндээ сая төгрөг өгч байгаа юм. Тэр энэ үйл айгүй дэвшилтэд дарга. Тэгээ одоо энэ манай энэ аргаар бас одоо бусад улаан залмаа улс орнууд бас яг энэ жишгээр улаан залмаа одоо бас энэ санаачлагаар бас тэгж хийж байгаа гэж ойлгож байна. Энэ маань өөрөө тухайн хүндээ ч айгүй амар улаан залмаа ажил хийж байгаа бидэнд ч айгүй амар. Хуучин болоо бидүүд ингээ айлуудаар явж маш их зардал болдог олон хоног зарцуулдаг байсан бол одоо ерөөсөө 70 жилийн дотор шийддэг болсон энэ өөрөө айгүй давуу талтай. Тэгээд өвөр Монголын улаан залмаа нийгэмдгээс Монголын одоо энэ гамшигт нэрвсэн малчид өрөнд мөнгөнд тусламж өгсөн. Энийг одоо элчин сайд өөрийн биеэр манай аймагт ир чоосон суманд 50 малч өрхөд одоо өмөргийн тусламж үзүүлсэн. Яг нөгөө өмнөх тусламжтай адилхан мөнгөнд тусламж бараа малын эцтэй жилийн өгөөд тэгээ аймгийн улаан залмаа орооны ажил амьдралтай танилцаад ингээд одоо нүглөө 7 цагт утсан. Улаан залмаа байгууллага яаж санхүүждэг? Та нар одоо ингээд бусдад тусалж байгаа юм тусламж байна шүү дээ тий. Энэ санхүү дэмжлэгүүдээ яаж босгодог юм? Ерөөсөө энэ чинь нэг л сайн санаад одоо иргэн аж ахуй нэгж хувь хүн олон нийтийн хандвар босдог. Бид одоо төр засгаас санхүүжилт авдаг. Төрдөө нэмэлт хүч болж ажилладаг ийм онцлогтой байгууллага. Улаан залмаач одоо өөрөө их зүүн байдлын хуультай, засгийн газрын тогтоолтой төрийн одоо хурж очих боломжгүй хэсэгт нь улаан залмаан байгууллага хурж очиж ажиллаж байгаараа ийм онцлогтой Монгол улсад одоо цорын ганц үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Ийм онцлогтой. Сая болормоо дарагтай ярьжсэн чинь эмчилгээний байдлаар зуучилдаг гэнэ үү? Тим нэг юм ярьсан. Энд яаж холбогддгийг одоо ямар өвчтөе хүмүүс байдгийг за тэгээд яаж хандах вэ? Яг энэ чиг дээр бол манайх бүгд хятад тусуулаад байгаа биетэй хамт ажиллагын өрөөнд хүүхдийн одоо зүрхний мэсэл. За дээрээс нүдний болор. За энэ хоёрыг бол одоо голчлон маш сайн хийж байна. За ер нь одоо нэг Монгол улсын хэмжээнд 150-60 хүүхдийн зүрхний хаалганд орсон. За энэ их амжилттай болсон. За нэг 2 хүүхэд аргагүй одоо тухайн хүүхдийн өөр юм биеийн байдаас бол эдсэн бусд нь бүгд одоо энэ туг сахаан дээр чинь эрүүл болсон. Болрын тухайд бол өндөр настай хүүхдэд болор сольж байгаа. Энэ хятадын одоо нөгөө нэг бүс зам гэж ийм одоо хөтөлбөрийн хүрээнд
Хоёр байгууллага Улаанцагалмаа. Хамгийн анх одоо манай аймгаас эхлээд Доронтын 58 хүн одоо явж урагшаа. За. Нүдний болор солиулсан. За. Одоо нүдний болор цайх гэж ярьж байгаа. Тийм шүү дээ. Тэгээд тэр нь Америкийн одоо болор суулгадаг. За. Тэгээ энийг бол одоо бас нэлээд олон жил хийж байна. Энэ жил бас ахаад ирэх гэж байна. Одоо манай Нодны манай аймгаас чинь 10 хүн явсан. Бүр анхны жил бол 58 хүн явсан. За. Бүх зардал нь хиттэй Улаанцагалмаа даадаг. Оо тийм үү. Одоо нөгөө эмчлүүд явж байгаа хүнээс нэг төрлийн зардал гарахгүй. За. Тэгээ энэ өөрөө их давуу хүмүүлэг ажил учраас бүх бол одоо зардал нь Улаанцагалмаа байгуулсан. За. Тэгээ одоо манахаас албан ёстой хүн хариуцсан авч явдаг. Эрүүл мэнд амнаас одоо хоол хүнс бүх юм хариуцсан явдаг. За. Тий тухайн өвчтөн бол зүгээр суу явна хаалган доор ихэд ирнэ. За. Тэгээд тэр энэ бол айгүй том боломж бас. Тийм биш үү. Тий. Тэгвэл одоо энэ рүү яаж одоо холбогдох уу? Яаж хамрагдах уу? Хамрагдахын тулд одоо ямар шаардлага вэ? Энэ бол ерөөсөө цэвэр Улаанцагалмаа дээр их л одоо асуудал байхгүй. Манай бүтгээд авна, инвестор утасны дугаар овнэр. За. Тэгэл одоо тэр шаардлагатай үедээ дуудаад та үзлэгтээр төдөн сарын төдөн өдөр хаалганд явна. Ингээд болчихж байгаа. Тэгэл 3 хоногийн дотор хаалга хийлгэл хүрдчихэж байгаа байхгүй ямар ч асуудалгүй. Монголд бол одоо болор солихч нь үүд Улаанбаатарт сая 500 2 сая гэдэг юм уу төлбөртэй байна шүү дээ. Манай шуурал ямар төлбөргүй. Энэ өөрөө айгүй ста мэдмээр юм шүү дээ. Одоо манай аймагт одоо 40 хүн бүртгэлтэй байж байна. Энэ жил одоо 4 сарын сүүл 5 сарын ихээр болор солино. За. Ирийн дөч солино. Тэгээ ирийн солихдоо ирийн эмчнэр солихгүй. Гүнээс Хөхөтоос Бээжингээс Шанхайгаас эмчнэр хийж ажилладаг. Тусгай тоног машин дээрдэг. Тэгээд энэ ажиллагаа явдаг. За. Манай аймгийн хамтууд их хамсайтай байдаг. Одоо хорвог харах сайхан тунгалаг нүдтэй боллоо. Сайхан боллоо гэдэг. Би зарим хүүхдүүдийг давхалдгийг. За та одоо гэрээ тойроод явах жавцаа харах тэр болов. Одоо мөг өгшнийг бол тулгад тойроод хөөх чадaltaй болсон. Их сайхан болсон гэдээ ярьдгийг. Тэгээд энэ бол бидний хийж байгаа бас их сайхан гээ ажил. Олон хүнийг одоо хараатай болгож ингэж байгаа нь бол одоо бас бидний одоо зар сайжил. Одоо энэ чинь олон улсын байгууллага байна. Дэмжлэг тусалцаа үзүүлдэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг ингээд нөгөө зорж байгаа хүмүүстэй очих гээд ингээд ийм юмыг та нар зуучилдаг юм ба штэ. Яг байгаа онж очиж байгаа юу? Яг очих үндэ яг очиж байгаа юу гэдгийг энэ та нар яг хэр сайн хийдэг. За манай шалгуур өөрөө дарий. Олон улсын стандартаар явдаг. Одоо энэ малчдын жишээ одоо жишээ нь магадгүй би өөрөө гамшигт орлоо. Би малтайгээд орчихгүй. Стандарт нь хамгийн дөрөнд малын тоо. 400 хүртэл толгой малтай айл. За дээрэс нь өртгөөсөн эмхтэй. Өртгөөсөн аав. Бүгд ливершилтэй айл. За өнчин. Ийм усуд ордог. Америк малчдын төвд орохгүй шүү дээ. Тэг энэ чи хязгаартай хэмжээтэй. Тэг анх дансыг авна. Энэгээр нь балтгаажуулаад шалгадаг. Шалгаад үнэн байх юм бол энэ амар худлаа одоо хаа дансаар удаа хийсэн бол баригддаг. Шууд гасагдана автоматар. Тэгэхээр энэ өөр олон улсын нөгөө загвараа шалгадаг учраас тийм нөгөө эзэндээ очихгүй юм байхгүй. Бүр батлагаатай очдог. Тэгээд шалгуур өндөртэй нари. Тийм учраас бол одоо бид үл эзэндээ хөглөл гэж ойлгодог. Зарим нэг тохиолдолд манай сум орны одоо улсууд маань төрийн албаагч оруулсан байдаг. Ах トゥ хамаатан оруулсан байдаг. Тэр бол шууд гасагддаг. Тэр чинь тэнэг ус биш шүү дээ. Цаана нэг бүх юм компьютераар шалгаж байна. Тэгэхээр ямар нэгэн тэдийг хуурч мэглэж авах ямар ч боломж байхгүй. Энэ нь одоо өөрөө бас их сайн тал. Тийм бай. Тий. Энэгээр их онцлогтой манайх. Сайн уу, сайн явж ирсэн үү? Онгоцон дээр яаж гэж яриад яа. Та асууснаар чамаа гэд Амууд эдписаа гэдэг хэлж ирсэн. Тий, дажгүй дээ. Тоглох сайхан болсон гэсэн. Баяр хүргэе, сайн байна. Амжилт хүсье. Тий. Юун тоглож театр явсан. Манай хөгжим драмын театрын Наранхуу даргатай симфони оркестр чинь сая бүгд найрамдах солих сусад одоо манай шуумаар явж сайхан тоглолт хийлээ шүү дээ. Солих суудыг бишрүүлээд ирлээ. 7 хоног яваад. Хэдэн хүн явсан? 28 хүн явсан. 28 хүн танай шуумаар Солонгос руу одоо ингээд тоглолт хийгээд ирж байгаа. Оо за. Тэгээ яг манайх бол зуучлалын үр гүйцэтгэл гэрээтэй байгууллагатай. Тэгээ ёл дарга битэр явах байсан боловч яг тэр үеэр энэ гамшиг болоод битэр явж чадаагүй Наранхуу манай ахалж аваад их сайхан тоглолт болоод ирсэн.
За цэцгэгч сайн уу? Сайн. Та бүжиглээл би дуулаад хоёулаа хоёр талд урлагаар болстой занимал чинь сүүлийн үеүүдэд. Сайн тэмцээнд яаж ирсэн шүү дээ. За. Тий. За. Тэгээд Олшоо яаж яваад. 3 төрөлд оролцсон. за. 3 төрөлдөө 3 медаль аваад. За. Аха. Алт мөнгө хүрдэг наваад ирсэн. Пенсэндээс бүжигч юм болоод байгаа. Тий гоё штэ тий. Тэгээд аз жаргалтай гоё юу? Бага тэхгүй яах вэ? Тэцүүл аймаа шүү дээ. Ад жаргал одоо намайг чи өгдөөдгөр бошоо явъя алхахыг бүжиглээ би уучлаарай. Чамаа дагаад цэнгэн барьчих зав алга. Тэг жэлэл байдаг шүү дээ. За. Тэгээд бэлтгэл сургалтаа хийгээл тэгээд одоо Гоё харагддаг шүү гэж. Дэлхийн аврал орж ирээд байгаа шүү. За. Тэгээ намайг спонсороод өгөөрэй ч юм яриа сууж байгаа. Тэгэхээр аваргуу явах боломж байгаа юу? Ер нь. ер нь Азтай явж байгаад явна. За. Одоо 6 сард би явах санаатай байна. Аз руу юу? Аз Оо солонгос. за. За. Амжилт хүсье. Том мөрөлтэй гоё. Тий. Солонгос бүжиглэж байгаа нэг бичлэг харагдсан уу? Тий, нэг би бас солонгос зүгээр авахгүйс нэг юунд клубт яв. За. Тий, тэгээд тэнцээ өглөөдөө очиод хэл мэдхгүй ч гэсэн тэгээд дасгал хөдөлгөөний хараад хийндэ. Аймынхан ард ирдэд туслах бүтээх одоо миний чадах юу вэ? Тэр юмараа туслах хичээдэг. Одоо өөр Монголд очиод өөр монголоор ярих хичээтэй. Орсын бүрээдэд очиод одоо читэд очиод одоо бүрээд хүн тархамд Орсын бүрээд дээр ярих хичээтэй. Зүгээр би нэг онгоо ярьж өгөх За, яриа. тэгээ. Би энэ Шилэнгол аймгийн үзэмч хөшөөнд очиод За. бар үзэмчид. За. Тэгээ бас тусламжны хойноос явсан юм да гойлгоод анх удаа очиж байгаа нэг ч хүн танихгүй. За. Тэгээд Бачаргад хүнтэй уулзаад. Аха. Тэгээ ярьсан. За сайн байна уу сайн гал. За би одоо халахаас явнаа. Танаа хөшөөнд төрөөд ирж байна. Одоо та ямар одоо албан кадр вэ гэлээс. Би одоо үзэмчин хөшөөний ардын явдлын давчааны ахлах байцаагч байна гэж байна. Би халахаас яваа. Дунхан шинэ хонш зүхний лянда гамболдож хүм байна л гэлээ. Та халах хүн биш байна гэнэ. Би халах үнэ гэд. Тэгээд би таны төхөөргөнө та манай үгээр ярьж байна. Үгүй би одоо энэ ил усд явлаа ил үгээрээ дийлхүүл одоо бадаганал дийлнүү даа гэд. Тэгсэн үгүнэ та яг дундад хүн байна халахын хүн биш байна. Би наадам хийгээд би халахад гараад 40 жил болчих гэж хэлж. За. Тэгсэн тийм баа гэж үлээваа гэд. Та хуужаага наваад ирлээ. Хуужаага нь үзүүлээ. Тийм ээ та халахын үнэ гэд. Тэгж хэлээл би 5 тонн удаа авчиж байсан. За. Тэгээд одоо аймгийнхандаа тараа тусалж авчижээ. Гэх маягтай. Өөр айл хэлээр ирдэг гэдэг. Тэгээ бас читэд нэг ажиллаар явж байгаа. Энэ нөгөө автомановын наталд гайгээд байдаг байхгүй юу? Цэргийн пост замын цэгтэйг. Тэгээд тухайн үед энэ манай мэрэгжлийн хэлтэлүүний мөнгө найрамдал гэдэг энэ мэрэгжлийн хэлтэлүүр нэлээд явж ирсэн. Тэгээ би 69-тэй. Тэгээд за гай ирлээ шүү. За бид тэр цагаан хуцаар явдаг. За. За ингээд цагаан хуцны өртөө хил гараад зогсостой газар байхгүй юу? Би чинь 300 км явчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэл нэг бүрээ зэрэг офицер байна дэвшлэгч. За. Тэгэл зогсоолоо. За зогсоо. За та нар бүгд унтаараа би л ярина шүү. Та нар сэрэд дуурах юм бол торгуулна шүү гэл. За. Тэгэл ингээд чинь цогдоо зогсоолоо. Привет гэж байна. Документ гэж байна. За. Тэгээ харахад миний буряад хүн нөгөөд тийм буряадаг гэнэ. За. Ахны ба буряада. Ханхын буряадаг гэнэ. Хавчраангийн буряада. За. Тэ алиор юм гоород орж явах. Аржалтын басгад хуунтаж явах гэж. Чивэл документын правага гоо. Тэ права байггүй байна. Машинымна документ гэртэ мартсан байна. За. Чигээл за налаана харгаад хаяа өгтөө. Гэж хэлэл одоо штраф гарч ах шít. За. Тийм аргаар ингээд явж ажлынхаа төлөө ер нь одоо нөгөө намтав иргшүүн ярьж байсан да. Сайн үеийн төлөө бурхантай дийлэн зөвтгөртэй тэмцэнэ гэж. Яг тэрэн шиг нөгөө ажлаа бүтээхийн тулд асуудалгүй явна. Тэгээд тэгж ярихгүй бол би шууд баригдаад тургуулах байхгүй юу. Тэгээд штраф гарч ах шít. Тэгээд янз бүрэл үүсдэг. Өчигдөр Болдормод ахтай уулзаад идсэн чинь удаан цагаалмаа анхны булган сүлттэй гавьяат болсон гэж. Тий, одоо манайх 6 гавьяат болсон шүү дээ. Би удаан цагаалмаа 80 жилийн ойгоор. За. Одоо мэдүүлээчгүй болно ч гээгүй одоо тийм санаад одоо өөрийгөө мөрөддөгч байсан. Тэгээд нэг өдөр ороо Бадан над руу уцдаг. Бадан дарга. Аймгийн дарга байсан. Ахад баяр хүргэе гэдэг.
Юу болов яав гэдгсэн. Таныг Монголын улаан цагаан нийгэмлээс гавьяат тодорхойлоод таны тодорхойлт ирлээ. Би дэмжиж явуулчлаа. Оо баярлалаа дараа надад тэрийг өгчөөр одоо тэр чи идэггүй гэсэнтэй хүн болгон төрхөө мөрөддөг бах. Идэггүй юм гэсэн. Миний лам мэдж одоо бас нэлээд усууд байдаг да гэд. За. Тэгсэн чинь тэгээрээ та авна. Хад баяр хүргэгээ. За баярлалаа гэж тавьчихсан. Тэгээд тэр чинь нэг сарын дараа 2 сарын дараа ч нэг ороо ажил дээр сууж ясан чинь ердөө танихгүй дугаар одоо хятад залгаж ин да гэдэл. Ингаарсан хятад чараа биш юм. Тэгсэн чинь Дорн таймгийн улаанлмаа хорондор гам болдог хүн там үнүүл гэж юм уу гэсэн. Таныг Бямбагийн гам болдог тийм ээ Бямбагийн гам болдог. За танд баяр хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлага гарлаа. Та Монгол улсын үйлчлэгний гавьяат ажилтан боллоо. Тэр чинь 19 оны 2 сарын 27-ны оронод байсан. 12 сарын. Тэгээ бүргэж очиод жиндээ итгэхгүй. Юу нэмэн хүч хүн андуураагүй үедээ үгүй. Ахаж тийм юм одоо юм мэдэхгүй байна гэсэн. Таны Бямбагийн гам болдог доо тий. Та Доронтой улаан зоондоор тий. За тэгвэл таныг гэд. За баярлалаа тавьчихсан. Тэгээд баярлах үйлх айхдаг сонир болдго юм бэл хүн огсон шокод ордог юм байлээ. Тэгээ бүр гайхад хүнд хилдэг үлээ. Тэгээд хамгийн түрүүнд одоо аваараа уцаж байгаа. Тэгээд элч рүү уцаж байгаа. Тэгээд ээж аав маань хоёулаа бурхан болсон байсан. Тэгээ гэртээ ирсэн чинь цэцгэгч итгэдэг. Хутлаа байдгүй дээ чи юу ч гавьяат болдгийг гэд. Код ингэж ярьж байна одоо гэсэн. Тэгээ ороо гэртээ ирээдсэн болормоо даруцдаг. За гамбалдраа танд баяр хүргье. Та улаан загалмай анхны гавьяат боллоо. Та ажилласаа ийсөөч таны улаан загалмай өдөртөх зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын гавьяатаа тодорхойсон юм а гэд. За даргыг хилэнгүүл одоо нэг итгэж байгаа байхгүй. За одоо би ямар сони би одоо энэ хэмжээний ажил хийсэн гэж юу гайхаад. Тэгээд бодвол хийсэн юм байлгүй. Тэгээд надад ерөнхийлөгчийн хамгаалагчаас үр өгсөн. За та 29-ний 12 11 цагт одоо засгийн ордны Чингис хааны хөшөө баруун хаалгаар орноо. За та одоо ийм говцтай ийм та байна. Айгу нарийн юм билээ. За тэгээд л одоо битээ чи явах суух юм болоо л гэсэн. Манай одоо тэр үед манай ажилд ярав маань мөнгө цэцэг бас нөхөр нэг гам болд гэдэг. Тэг гэр бүлийнхээ хамтаар даргаагаа гавьяат болж битээр зардлыг гаргаад хөргөж өгнө таны. За хоёлаа суугаад л одоо амаргуул явлаа баранчаа сандраад айгаад л одоо ер нь их бодогддгий байлээ хүн дээр нь. Одоо нэг сантай муутайгаа бодогддгий юм байлээ. Тэгээд хотод очсон чинь манай Улаанбаатарт байдаг манай бас тэг хандивдагч онцгой гişүүн маань. Эднүүд надад хэллэггээр ярьсан. Чингис буудалд люксөр авчиж. Угаалцсан одоо. За нөгөө Чингис буудалд орсон чинь люксөрөө. Оо чирж юмс болцсон одоо болж ихтэйх юм. За тэгээд тэндээ бас очирдоо. Тэгээд би юу нэг зангээ зүвдгүү байхгүй. Орооны хойлоо усартанд орчоод яг манай улаан цаг маань энэ жилийн зангаа бидний бэлгэнд ирсэн байсан. Улаан зангаад улаан цамаа логотой. Тэгээд би чи зангаж зүдгүү чи нөгөөдхөө бооч нөгөө яа чаддаг. Зангид чаддаг. Одоо яана инээ болоод кармалал гарлаа да. За тэгээд хоёлаа одоо баран цагаараа салгалаад одоо би чи наагаад чичрээд тэгээд явж ирсэн чинь манай зэсгийн хүргэн таарад зангийн маяг зангиж сандмал зангидаад орсон. Тэгээд уцаа унтраа одоо тэг ингээл одоо ордон чиг нарийн шалгаад оруулаа. За ороод ордон нэгэд байж ясан чинь ерөнхийлөгчийн хамгаалалтын газраас ингээл уншдаг юм байна. За гавьяатуудын дууд нэгэд нэг нэгээрээ мөрлөө зогсоороо жагсаараа хийж шүү. Тэгэл жагслаа. Одоо энэ чин бүрэн сайд битээ чинь нэг өдөр гавьяат авсан байхгүй. Тий чин бүрэн дарга одоо юм чинь миний ард би өмнө ингээд аваад. Тий энэ одоо сайхан залуу гавьяат аваад би чин бүрэн тэгчээ залуу харагдчихсан. Тэдгээд бидэнд өргөч. За ороод ерөнхийлөгчийн гарыг чангатах болохгүй. Ерөнхийлөгчтэй юм ярьж болохгүй. Ерөнхийлөгчийн урдуур уруу алхаад ингээ очиж зогсож аавна. Гэлдэг. Хөө яг тэгэл очиж зогсож чинь хоёр гарын хөсгөө очоод хөдрөөд чичирээд өвдөг. Бүх үе сул тавьд өвдөг чичирээд идэв. Тэгэл ард гэл том шкаф шиг залууч чинь штац барьсан. Одоо чинзаан гэж заангаараа тэгэрэг айгу амир билээ. Тэгэл айгаал гэсэн зэцгэгч нэг алчуур энэ тийч би мэддэггүй хайгаад олдгоо. Тэгэл одоо хоёр өмдөнтэй гэж гараачаал. За тэгээд ерөнхийлөгч гараад ирлээ гэж. Тэгээ ерөнхийлөгч одоо нэг толгойд өгсөн маха. Одоо тэр үчи айгаад ухаанаач болохгүй. Тэгэл нэрээр нь дуудаад л ингээл гараад. Тэгэл яг л нөгөө заавраар нь явж байгаа. Тэгсэн чи ерөнхийлөгч надад ирдэг байхгүй. За та Доронтоос ирсэн. Сайн явж ирвүү. Тий. Сайхан үлдэж гин үү.
За танд одоо баяр хүргэе. Та одоо Монголын улаан зам маань юм хий. Анхны гавьяа тусна баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа гэж би ч өөрөө дуураагүй. Тэгээд буцаа баримт очсон. За тэгээд баримт дээр идэгс бүх их сул тавьж байгаа байхгүй. Тэгээд доошо буугаад ирсэн чинь ерөнхийлөгч төрийн шагнал хурцсан дээр хэм гавьяатаа таваад хүндэтгэл үзүүлж байгаа маа гэд тийм босоо хүлээ авалт маяг юм нүүдэлц. 2 аяг кофе ууж авал тайвшраад хувцас өмсөл гарч явсан чинь уц дуурлаа. Авсан чинь үндэсний телевиз. Тэгээд зэндээгээ суруулж та хаав байна. Гадаагаараа явж ирсэн ороод ирж. Эргээд бүгд ороод танаас яриа аавна гэдэг. Тэгээд нөгөө түүнийхөө ордоч яриа өгөөд. Тэгээд буцаад гараад явсан. Тэгээд усад баяр өгч төмөн антаа гадаа. Хинийж бөөмөд тэгээд эхлээд болормандар манай өдөрлгөө дээр л баяр хүргэлээ. Дараа нь манай ах トゥ дүүнэр ангих ирсэн байна. Би тэдэд ирсэн мэдээч. Тэгээд ингээ бижгэнэл яс нэг мэдсэчлээ өнгөр дүүрэнд цэгцэг хүл агаарт бараг л өргөттэй шүү. Тэгээ манай дарга олон улсын улаан зам тэргийг бэлтцсэн. Дарга өөрөө урдаа суул намайг бүтээч гүбэрлээд төв нийгэмдээ тавиачлаа улаан загламд. Оо очиж бас яг ордон шиг бэлтцсэн улаан хевсэн дээгүүр алхаад л. Би ч амьдралдаа улаан хевсэн дээгүүр алхаж үзээгүй юм баггүй. Тэгээ хүн тэлтэйгэр. Гол дүр. Тий. Тэгээд алхаад орсон чинь бас хүлээ авалт хэлсэн. Бүгд баяр хүргэе гэлдэг дарга ч үхэлээд би ч тэг хүн баярлахаар уйлдаг юм байна. Одоо нэгдүгээр юу гэдгийг тийм нэг сэтгэл хөөрөж хийдэг. Уйлахаас өөр юм мэдэхгүй байсан. Тэгээд өдөрлгүүд гараа явсан. Тэгээд дараа нь манай ах дүүнийг оруулж байгаа. Дараа нь манай ангиныг оруулж тэгж үлээж авсан. За тэгээд одоо буцсан маргааш наашаа. Тэгээд наашаа явсан чинь аймгийн хөшөөн дээр одоо боо хийвс дорот дэвчсэн. Үлээгүй хөгжим ирсэн байж байна. Баахан хүн байж байна. Бас цэцэг одоо мөнгө аяг юу барьсан байгаа юм. Үгүй би хийвсэн дээр бооход замтай зогсож. Юу яриад байгаа юм та? Танд хүндэд үзүүж та энэ зогсохтой. Тэгээ нөгөө хийвсэн дээр буусан чинь цэцэг ухаар болоод одоо аягтай сүү бариад л ингээд л. Тэгээд аймаг сайхан үлээж авсан. Тэгээд ажил дээр ясан манай ажилч бас яг болормоо дарга шиг бэлдсэн байсан. Тэгээд би чаавж газар төчээж авахаа сайхан мөргөөд ээж авдаа талархаад үүний энэ мөртлөө гэдгээ хэлээд ингэж ирсэн. Тэгээд уула дарга нэг урал дээр нэцэд битээр байлаа нэг урал суугаад тараад гисэн. Ахштай таныг гавья таваад ирэхэд манай 40-оос сонсны дээдлээ бүх хүнд ажил тасан шүү. Яасан шүү. Таны гавья тавсан гэж танд үнтгэл үзүүлсэн шүү. Тэгэд намайг одоо улаан манаас элэлж ийсэн. Тэгээд энэ сайхан шагналыг хүртсэн. Тэгээд надаас хойш одоо 5 гавья төрсөн. Тэгээд дандаа манай улаан загламагаас тий. Тэгээд сайхан юм байна. Тэгээд энэ нэр хүндийг өндөр дөрвж явах илүү одоо энэ ач тусыг хариулах, ажиллах хүн бас тийм илүү одоо ирч хүчтэй болдго юм байлээ. Тэгээ намайг бас нэг үнэлдэг хүн бол манай аймгийн орлого дарга Ганбатар намайг бас аягүй хүнэлдэг. Таавал одоо аргагүй гавьяач шүү. Ингээ аймаг орныхоо төлөө одоо зүтгдэг хүүхдүүдтэйгээ юм сайхан хүүхдүүдтэйг сайхан хүмүүжүүлсэн. Би тэр үгэнд бас урамшдаг, талархдаг. Аль болохоор би бүтээх хийсэн, хийх хийсэн. За би нийтэд одоо нэг хайртар чаддгүй юм гэхэд ядад нэг өөрийнхөө ажихаа хийж байгаа ажиллаа эзэн болж хийх хийсэн. Нэг ядарсан хүнийг баярлуулах хийсэн, туслах хийсэн гэж. Хүнд ер нь хүн юм өгсөөр оосордог. Харамлах тусмаа тэр бол одоо асуудалтай байдаг. Тий. Тийм учраас юм гарч ил байвал тэр өөр харивчж идэг. Тий. Тэгэхээр энэ бол одоо миний амьд одоо хүн бол төрснэ. Энэ сайхан аав ээж намайг яаж хүмүүжүүлсэн, энэ хайр халамжаар хүмүүжсэн боён би дэлхийн одоо өнцөг улмөрт очлоо. Тэр одоо олон улсын дэлхийн 190 гаруй улс нь одоо дарганаа цугладаг. Тэр сайхан ассамблеийн хуралд очлоо. Тэгээд энэ одоо улсынхаа ерөнхийлөгчийн энэ сайхан дээд шагналыг үрдсэн би бусдад хариад авах ёстой, бусдад итгэлээд авах ёстой. Тийм учраас би одоо ажилдаа бол би сэтгэлээ бол харамгүй зориулж ажилладаг. Одоо энэ нэвтрүүлгийг нутгийн зоолонч үзнэ. Нутгийн зоолонд юу гэж хэлэх юм бэ? За ер нь бол яг манай нийт орнчуудыг бол одоо бусад аймагуд одоо би ч бас 11 аймаг 3 төрсөн шүү дээ. Ер нь орнтойхон бол их соёлтой, их орсуудтай байсан учраас хөгжингүү, сайхан хөгжилтэй аймаг гэж ярьдаг. Энэ үнэн. Гэхдээ манай аймагт одоо миний хувьд бол санаа зовдөг юм бол манай аймаг чинь нөгөө улаан цагт бач байнгын гадаад дотоод өнцөж ярина. Буудлууд маань одоо ер нь бүгдээрээ засвар төрүүлж. Одоо гадаа хөнгөзөн, доторх хөнгөзөнж, үнэр танар, ор дээр тэ энэ юмнуудаа сайжруулах болжээ. Сүхбаатар аймагт одоо маш гоё бодолтой байна штэ. Маш сайхан. За тэгээд нэг дутагдлын юм байна. Хоёрдугаар манай аймгийн гадны улсууд ирээд шүмжилдэг ус бол зам
Буудал хоёр чинь гоё болох юм бол танай аймаг гоё байна. Нэг одоо шүүнлэх юм бол жолооч нар аюутаа явна. Зам бүглэн. Уул нь хурдхан явчмаар байна. Гэрэн дохоо асахад 3 машин гарч штэ. Арайх нь гоцорч байна. Одоо уцаахаас уучиж штэ. Хурдхан уусгээд хөдөлчвөл одоо аль алийнхаа ажилд шуур. Тэр магадгүй тэрний ард яаралтай явж байгаа юм байгаа. Түргэн тусамж гэдэг юм уу? Тэ? Тэн дотор одоо унаатрээс гоцорч байгаа яаруу юм байж. Тэр уул машин гоцорч байгаа штэ. Тэр хөдөлгөөний одоо хурд дээд ордог хот дотор одоо 60 км урттай ч хэдэн тогтоож өгмөр байгаа шиг байна. Тэгвэл хурд явдаг болоор дэнд удаа явна. Энэ их аюултай. Тэг бусдаар бол асуулаа. Өдрөөс өдөрт анги манай өнгөжж байна, сайхан болж байна. Зүйлүүд манай хувь хвшлийнх маш их сайхан орон сууцуд барьж шít. Энэ бол манай аймгийн сайхан хэмжээ. Одоо элчин сайн хэлж илээ шүү дээ. Манай аймгийн гэрэл төлөв сайн байна дараа аймаг. Маш гоё байна. Манжуур хотч байна гэж хэлж байна. Тэр гадны хүний өдөр хараад хэлж байгаа. Энэ гамбол хэлээгүй байхгүй. Тий? Ер нь гадаадаас одоо дотоодын манад ажиллаар ирсэн хүн болгоо хэлдэг. Танай аймаг үнэхээр гоё юм аа. Танах буудлууч гэж байна л. Яг өмнөд үнэн. Энэ л буудууд маань одоо сураа хийгээд ингэчих юм бол гаднад одоо манад аялал жуулчлалаараа бүхд ямар ч асуудал бүгдээрээ ажил хэрэгч баймаар байна. Эртэж баймаар байна. Хамгийн түрүү манай аймагч нар үзэж байгаа шүү дээ. Эртэж байх юм бол одоо бид юугаараа дутдаг. Уушийн хэд орондоо байж байна. Баян үлийнхээ орондоо байж. Би ажилдаа 8 цэцэд орондоо нам босоогүй байна. Одоо л ажилдаа босоод явна гэж хэлж байгаа. Тэгэхээр бид аль хэдийн ажил хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид чинь эртэж наран урах зүгт байгаа ус эртэж баймаар байна. Таршин моцуудыг хугалмааргүй байна. Хогоо хаймааргүй байна. Тэ? Одоо парк дээр одоо ингээд бараг зах бий болж байгаа шүү дээ. Энийг жоохон журамлмаар байна. Соёлтой баймаар байна. Ингээд утаан ярт нь хоорсоод хоолоо онгорсоо би явж чадахгүй. Чинь би өгнөө нөгөө харшилтай. Тэр явхаа. Тэгвэл цэцгэгч намаа явсангүй чи гэвтлээгээд игээ загнаад. Явъя гэхээр утаанаас найгаад явчихдаг. Тий, өнөөр одоо хэрлэн рүү алхалаа. Гоё байна. Сайхан байна. Сэрүүд татаал одоо далайн ирэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрж сая. Тий, далайн дээр нэгдэж шүү дээ гоё. Сэрүүд татаал. Яг тийм мэдрэмж төрж байна. Тэгэхээр манай аймаг бол гоё. Асуудалгүй сайхан. Өвний индексээрээ бас гайгүй явж байна. Эдийн засгийн хувьд гайгүй явж байна. Боломж агих байна. Хүн бүрд орноо хариуцлагатай, эзэнтэй ингээ байх юм бол асуудал. Тэгээ байгууллага болгон дор хариуцсан 50 м газраас цэвэрлээд жавсах асуудал байхгүй. Ийм л юмнуудыг одоо дорнчуудаа захиж хэлмээр байна. За. Ахтайгаа өнөөдөр уулзаад сонь сайхан байна. Цаашдын хүмүүлийн ажил үйлс нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа дүүдээ. Тэгээ одоо хөтгөж бас уулзаагүй уудлаа. Дүүтэйг уулзсан сайхан байна, гоё байна. Анхал бижи телевиз байгуулаад хоёлаа күүчиг солилцоод ингээ мэдээгээ үнгүй хийшүүдэг ингээл явжсан. Тэгээ баярлалаа дүүдийнхээ одоо энэ хэв мэдээллийн салбартаа бас манлайлагч нь байгаараа тий гэж одоо хүсье. Хамгийн гол нь эрүүл байгаараа. Тэгээ дүүч өөрөө сайхан сэргэлэн цоглог хямрлагтаа тэгээд амраахан аав ээжийн мэдх таануудыг хүүхд багсан мэдх учраас тэгээд дүүн бас ах нь бас дүүдэд талхаж явдаг. Тэр одоо өөр аймагт одоо суманд очоод ихсэн сайхан амьдарч байна. Тэр өөрийнхөө барьсан хаавуусыг тэг бас ингээд одоо нутгийн зам олон Монгол орнчуудаа бас мэдээсээ сураасаа гээд айгуу том бас тийм сурчилгаа хийсэн. Тэр энэ төрөл их сайхан таалагдсан. Залуу бол хийхээр л байлаа. Одоо бол мөрөдөхөөс ашиглаж. Тэгэхдээ мөрөөдлөө би өөрөө чадварууд ядаж өөрийнхөө удирдлаганд ажиллаж байгаа гишүүд дэмжигчдээ хамтраад ээлж хийдэг. Тэгээд дүүдээ гэр бүл наад жаргал сайн сайхны өгсөн, уран бүтээлд өндөр амжилт өгсөн, сайхан олон нэвтрүүлгүүд хийж байгаа юм бас үзэж байгаа. Тэгээд өнөөдөр тэрний нэг болоод сууж удаа бас бяцхан баяртай бай. Одоо тэгээд хэлбэл бас хонгорч баг. Тэгээд даруу хүн байхгүй болохгүй. Тэгээд дүүдээ баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд телевизийн ажил бас өөдрөг байгаасаа, сайн сайхан байгаасаа, олон хандлагчтай, олон үзэгчтэй байгаасаа хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.